эерэг, гэгээлэг, сайн, сайхан, боломж, эдгээр үгс тархинд юу бүтээдэг гэж үзэл бодлоо өөрчлөх хүчийг бүтээдэг. Сэтгэлийн эрүүл мэндэд тань анхааран туслах, амьдралын хүчийг нэвтрүүлэг эхэлж байна. Гэр бүлийн радиотай хамтдаа байдаг эрхэм сонсогч танд энэ өдрийн мэнд хүргэе. Гэр бүлийн радио 104.5 амьдралын хүчийг сэтгэл зүйн боловсрал олгох нэвтрүүлгийн маань цоо шинэхэн дугаар хэлэхэд бэлэн болсон байна. Радиогийн 2 дугаар студид сэтгүүл сэтгэл судлаач Баясаа, модератораар хөтлөгч гэр бүл судлаач Цоомаа. За өнөөдрийн маань эрхэм хүндтэй зочноор ухамсарт үйл сэтгэл зүйн төвийн үүсгэн байгуулагч, сэтгэл судлалын докторант Инхчин хүрэлцэн ирсэн байна. Ингээд өнөөдрийнхэн зочинд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Микрофон маань сул байна. За нэгээд өгөөрэй, баярлалаа. За тэгээ өнөөдөр бид хоёрын хувьд яг сонсогчийн бидэнтэй хамт байгаа монгол хүний яг зүрх сэтгэлд хамгийн ойр сэдв тэр юу вэ гэх юм бол яагаад хүмүүс бид нар хамгийн хайртай хүмүүстэйгээ одоо хатуу харьцаад идэм бэ тий муухай харьцаад идэм бэ гэдэг сэдвээр ярихад бэлэн болсон байна. Гэр бүлийн радиогийн 104.5 84.5 гэсэн долгионоор ишиглэж байгаа. Та радиогоор сонсох бол мэдээж гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар яг одоо лайв стримтэй буюу дүрстэйгээр хурж байгаа. Та тэгэхээр энэ хэсэгт бас комент хэсэгт тий асуултаа үлдээгээд эсвэл сонирхож байгаа зүйлээ үзэл бодлоо бичиж бидэнтэй хамт байх боломжтой. 9986 104.5 дугаарыг уцаар бол шуудаар холбогдоод яг мэрэгжлийн контент учраас мэрэгжлийн сэтгэл судлаачтай асуудлаа ярилцаад анхны шатны зөвлөгөөг авах бүрэн боломжтой. 998866 1045 гэсэн утсаар сонсогчдаа бидэнтэй хамтран ажиллах маркетингийн ажлыг ярих боломжтой байгаа шүү. За ер нь бол тэгдэг штэ хүмүүс бид нар одоо бусад хүмүүстэй гоё харьцаад байна гэж яриад байгаа тий. За ажил дээрээ болохоор ажлынхаа газрын үнийг төвчдөг, соёлтой харьцдаг. Гудамжинд ч гэсэн болж өгвөл ингээ хүмүүстэй муудалцахгүй тий. Аятайхан харьцаад инээгээд өнгөрдөг. За тэгэл юу гэдэг найзуудыгаа ч гэсэн ойлгоод найзуудтайгаа нэг эвтэйхэн харилцдаг. Харин хамгийн ойр дотны хүмүүстэйгээ болохоор одоо уураа гаргацдаг, хэл хэлэхгүй үг хэлждэг, тий бухимдчдгаа гэдэг. Яагаад ер нь хайртай хүмүүстэйгээ бид нар хамгийн муухай харьцах гэдэг юм бэ гэдэг асуултаар эхлэе. За тийм хамгийн түрүүнд болохоор бид нар нийгмийн зайн онол гэдэг зүйл байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань юу вэ гэхэлэр би танихгүй хол байх тусам нийгмийн бүрэлдэхүүн нэгж байгаа хувьд би тухайн хүнтэй нийгмийн ёс суртахууныг барьж одоо харилцах ёстой гэсэн ийм үүрэг даалгавар сурсан, заншилсан одоо ойлголтууд байдаг байна. Гэтэл ойрхон байх тусам би хинч байсан энэ хүн намайг ойлгох ёстой, бас хүлээж авах ёстой, бас мэдэх ёстой гэсэн ийм одоо байр суурь хандлагыг нийгмийн одоо зайн онол гэж нэрлэж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс гадна маш чухал нэг ойлголт байгаа. Тэгэхээр энэ юу вэ гэхээр хүний энергийн одоо дутагдал гэдэг ийм ойлголт байгаа. Ego depletion гэдэг ойлголт. За энэ ойлголт маань болохоор 1995 онд яг ингээд судалсан байгаа байхгүй. За судлахтаа яасан бэ гэхээр сурагч нарыг одоо 3 бүлэгт хуваагаад нэгдүгээр бүлгийн сурагч нарыг болохоор өрөөнд байгаа шоколад, маш гоё амттай шоколадтай кейк одоо бичээн. Нөгөө талд луун байгаа. Идмээр байвал луун идэнэ. Тэр шоколад үнэрч байгаа тэр халуун гоё жигнэмгийг идэж болохгүй гэдэг даалгавар өгсөн. За 2 дугаар бүлгийнхэнд болохоор шоколад та кейк тэр шоколадыг ингээ хүссэн хэмжээгээр идэж болно гэдэг ийм даалгавар өгөөд 3 дугаар бүлгийнхэнд ямар ч хоол хүнс тавиагүй. За ингээд хэсэг хугацаанд өрөөнд байлгасны дараа гарч ирэхэд нөгөө нэг судлаалагч 3 бүлгийн оюутнуудаас геометрийн нэлээд ийм хүнд асуулт өгөөд за бодож ингээд хариуг нь гаргаа гэсэн байгаа байхгүй. За тэгсэн чинь нэгдүгээр бүлгийн буюу нөгөө шоколадыг хориулчихсан байгаа бүлгийнхэн болохоор луун шоколад тавьсан байгаа тийм. Тэгээ луун гайдсан. Идмээр байгаанууд нь идсэн, идээгүй нь идээгүй. Тэгээд ямар ч байсан шоколад тэр идмээр байгаа зүйлийг татгалцсан бүлгийнхэн болохоор 8 минут 35 секунд ингээд оролдоод бууж өгсөн байхгүй. За чадахгүй байна. Боли. Би энэ бодлогот бууж өглөө гэд. Гэтэл нөгөө 2 дугаар бүлгийнхэн буюу шоколадыг хүссэн хэмжээгээр идсэн бүлгийнхэн маань болохоор 18.9 секунд, 18 минут 9 секунд, 18 минут 9 секунд оролдлого хийгээд за зарим нь бол шийдлийг нь олсон, зарим нь болохоор чадахгүй байна гэж бууж өгсөн байна. Хамгийн сүүлийн буюу хоол хүнс байгаагүй тийм. Тэр бүлгийнхэн болохоор 20 минут
35 секунд оролцсон байгаа байхгүй. За тэгэхээр үүнээс юг харж байгаа юм бэ гэхэлэр хүнд нэг юм гаргах ёстой мэдрэмж тэр сэтгэл хөдлөлийг гаргахгүйгээр төвчих юм бол хүн тэр төвчж байгаагаасаа болоод асар их энергийг зарцуулдаг юм байна гэдгийг тодорхойлсон байна. За энийг бас Солонгос улсад яг үнэхээр тийм байна уу гэд 2020 онд ингээд судалгаа хийсэн байхгүй. Ямар судалгаа хийсэн бэ гэхэлэр ингээд кино чатарт маш олон хүмүүсийг дүүрэн үзүүлээд тэгээд маш юм одоо уянгийн халилтай, драматик юм кино үзүүлсэн байна. За тэгээд зарим тал хэсэгт нь болохоор хэрвээ уйлмаар байх юм бол тий үнэхээр гонигтай байх юм бол уйлаараа мэдрэмжээ илэрхийлээрэ. Инээдтэй байх юм бол инээгээрэй гэсэн ба. Гэтэл нөгөө нэг бүлэгт нь болохоор юу ч болж исэн уйлмаараас нь ч уйлж болохгүй шүү гэдэг даалгавар өгсөн. За тэгээд хэсэг тал нь бол твцсэн. Тал нь бол ингээд те дураараа ингээд байсан. Гарч ирээд тэднэрт юу хэлсэн бэ гэхээр солонгос ингээд нөгөө гар ингээд баддаг юм тасгал хийлэгдэх нэг юм багшиг юм байдаг шүү дээ. За тэрийг ингээд базуулсан байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө нэг сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлсэн одоо бүлгийнхэн болохоор маш сайн ингээд хүч гараад бадсан. Гэтэл мэдрэмжээ илэрхийлээгүй нөгөө тисцэн твчсэн хадгалаад ингээд твчсэн байгаа бүлгийнхэн болохоор тэрийг бүр бац чадахгүйсэн. Тэгэхээр үүнээс харахтаа юу гэж тодорхойлж байгаа юм бэ гэхээр бидний эго гэдэг байгаа зүйл буюу бидний энэ тархи маань тэгээ уул нь бол биеийн жингийн нэг 2% эзэлж байгаа мөртлөөсөө хоол шимт ижилээ 20 за магадгүй бүр зарим тохиолдолд 25 хүртэл хийх ч зарцуулах боломжтой. Энэ тархи маань өдөржингөө нөгөө нэг нийгмийн зайн онолынхоо хувьд яаж байгаа вэ гэхээр надаас ялгаатай ёс суртахууны хувьд ингээд те харилцааны хувьд хим хэмжээгээ барьж авах гээд ингээд зарим зүйлсийг төвчж байгаа байхгүй. Маш их төсвөр төвчээр гаргачихж байгаа. Тэгээ гаргачингууд нөгөө эго одоо тэр нөгөө энерги маань ингээд дууссан байгаад гэртээ орж ирэх үед юу болж байгаа юм бэ гэхээр нэг жижигхэн үйлдэл хүртэл одоо хүнд санагдаж байгаа. Тий. Би төвчөд хэцүү санагдаж байгаа байхгүй. Надад хүлээж авахд хэцүү санагдаж байгаа. Зөвшөөрөхөд хэцүү санагдаж байгаа. Энэ хүн яагаад юм байгаа юм болоо? Гэт шууд шүүмжлэх сэтгэхгүй мэдрэмжүүд илүү байдаг. Тэгээ энийг ч гэсэн бас яг мөн адилхан 2014 онд ингээ хосууд дээр судалгаа хийсэн байгаа байхгүй. Нилээд олон хосууд дээр ингээд судалгаа хийгээд UCLA гэдэг бас Америкийн маш алдартай томоохон сургууль судалгаа хийсэн. За судалгаа хийхдээ болохоор 10 жилийн турш 172 хосуудыг авчираад 6 сар тутамд ингээд судалгаа хийсэн. Тэгээ хийгээ харсан чи яасан бэ гэхээр гадаад стресс буюу ажлын стресс одоо юу гэдэг нийгмээс авж байгаа стресс нийгмд нь яг үнэ гэр бүлийн харилцаанаас авж байгаа стресс энэ бүхнийг их мэдэрч байгаа хосууд байх тусмаа гэртээ ирээд төвчих нэг нэгэндээ зөөлөн хандах нэг нэгнтэйгээ айдуу харилцах гэдэг харилцаа багасж байгаа. Гэтэл тэр хүмүүсийг анханасаа ингээд зан чанарын хувьд юм уу те хүсэл зорилгын хувьд ялгаатай байсан юм уу гэдэг үзсэн чи үгүй байна. Буюу харьцангуй адилхан нэг зорилготой магадгүй гэр бүлийн соёл ч гэсэн тогтоосон боловч нөгөө гаднаас ирж байгаа нийгмийн стрессийг их хэмжээнд мэдэрж байгаа тэрийг тайлж чадахгүй байгаа хосууд хоорондоо шүүмжлэмжлэлтэй чанга дуваайстай тий за мөн шаардлага их өндөр тавьж юм байна гэдэг ийм одоо судалгаанууд хийгдсэн байгаа хгүй. Тэгэхээр энэ чигээс харах юм бол сая асуусанчлан одоо бид нар яагаад хайртай дотны хүндээ ширүүн тий ширүүн хатаа муухай онцгой хандаад идэм бэ гэдгийг энэ судалгаанууд ингээ бид нар тайлбарлаж өгч байгаа. Мэргэжлийн судалгааг ингээ сонсохоор хөөх тий яг ийм учраас гэдгийг бол яг гэр бүлийн радиог одоо сонсож байгаа пэйжээр үзэж байгаа сонсогч үзэгчд маань сайн ойлгож авч байна. Тэгтэл тий яалтчгүй одоо нөгөө манай Монголын орчин нөхцөлд бол нийгмийн одоо энэ өрсөл дөөн нийгэмд ингээ хүмүүс бие биетэйгээ харилцаа за эргээд ажлын байран дээр очиод ажлын байрандаа хамт олон за удирдлага одоо юу гэдгийг эсвэл ажлын ачаалал дарамт шахалт гэл ингээл олон зүйл донд ингээл буцлаа л юм л да. Яалтчгүй маш их буцалж байна. Тэгэхээр магадгүй ингээд эхнэр нөхөр хоёулаа ажилдаг байлаа гэхэд хоёулаа хоёр талаас ингээд янз бүрийн тэр нийгмийнхаа одоо харилцааны тэр олон зүйлийг мэдэрч ирээл гаргахтаа магадгүй хамгийн түрүүнд хохирогчт нь эцэг гэхээс илүүтэй одоос хүүхдүүд юм шиг надад санагддаг байхгүй. Хүүхдүүдтэй л тий хүүшээгэр нөгөө ятраал ороод ирсэн бүү ачаалтай байсан хүн чинь орж ирэнгүүт гэр орноор унгаараа иргэсэн байвал тэгэл хамгийн томыг нь загиндаг ч юм уу нийтэр нь загиндаг ч юм уу тий энэ стресс тэгвэл ингээд ээж аав ингэж орж ирээд байна. Монголын өөрийнх нь одоо ажил нийгмийн соёлын хамтдаа ажил хийж орой хамт цугладаг ч юм уу тий энэ стресс яг алдчихгүй тэр хэдэд зайлал буугаад байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр одоо яах вэ?
Тэгвэл дахиад бас нэг юм зүйлүүд байна. Бид хэд ер нь яагаад хүмүүсийг ингэж их гомдоод юм бэ гэхлээр юм хит хитэн шалтгаанууд байна гэж тодорхойсон байгаа байхгүй юу. Хамгийн түрүүнд юу вэ гэхлээр дотны хүнтэйгээ хитрхи чөлөөтэй байдаг. Буюу нөгөө яг ямар ч баггүйгээр за өөрийнхөө те яг үнэ ийм одоо байгаа учраас энэ нь бид нар нөгөө хамгийн муухай зангаа харуулсан ч гэсэн намайг орхихгүй дээ, хаяхгүй дээ гэсэн ийм бодол мэдрэмжүүдийг өгөөд идэг юм байна. За тийм учраас нөгөө сая хэлсэнчлэн гаднаас авж байгаа бүх стрессүүдээ хурж ирээд хүүхдтэй хүүхдтэй мөн одоо ханижлтэй гаргаад. Тэгэхээр гаргаж байгаа шалтгаан юу вэ гэхэлэр яг нь сая хэлж байгаачлаа. Угаасаа миний хүүхд юм чинь намайг орхиод явахгүй. Миний үгийн дагуу байна. Нөгөө талдаа эцэг эхчүүдэд юу байгаа юм бэ гэхэлэр миний хүүхэд ядаж миний хүслээр байх хэрэгтэй гэсэн тийм хүсэл байгаад байгаа учраас яг нь энэ муухай занг одоо тэр нөгөө золиосыг сэтгэл хөдлөлийнхөө гаргах одоо талбарыг болгоод байгаа байхгүй тий. За нөгөө талдаа бас бид нарын хүүхэд насны энэ харилцаанаас авсан тий мэдрэмжүүд тэндээс нөлөөсөн нөлөөллүүд яг нь өнөөдөр бидрийг бас бусад хүмүүстэй төрүүлээд гомдоох юм харилцаануудыг үүсгэдэг байна. Би төрүүлээ гомдоочих юм бол би орхигдсон мэдрэмжгүй байна. Тэ? Би төрүүлээд хайчих юм бол энэ харилцаа би дуусгасан болохоор миний эрх мэдэл одоо миний сонголт дотор байсан гэдэг ийм одоо мэдрэмжүүдийг авахын тулд заримдаа хүмүүс хайртай дотны хүмүүстэй хамгийн ширүүн ханддаг гэж байна. Тэгээд түрүү одоо тэгвэл яах вэ гэдгсэн тий. Одоо тэгвэл яах вэ гэхээс илүү эхлээд тэрийг нэлээд хойшоо яриа тий. Нөгөө сонсогчийн асуулт ирсэн байна. За өдрийн мэндэ гэд Алинкева маань хүлээлт өндөр байдаг болохоор тэгдэм болов хариулт баг нөгөө өөрийнхөө үзэл бодлыг тий хүлээлт өндөр гэдэг. Тэгээ энэ бас нэг шалтгаан болоод байдаг тий. Ялтчгүй хайртай хүн маань намайг ойлгоно, намайг дэмжин тий миний тал бат зогсно гэдэг ч юм уу. Тэгээд за магадгүй намайг ингээд уурлаад бухимдсан ч гэсэн дарах шиг маань зан хандлага гаргахгүй гэдэг ч юм уу тий. Нэг ийм зүйлүүд байна. Яг үнэ. Хүлээлт гэдэг зүйл бол яалчгүй үнэ. Нэгэсэндээ бид нар ингээд хин хин дурлаж хайрлахдаа яг л нөгөө нэг одоо нөгөө ийм маш хурц гэрэлт нүд маань шарагдсан мэт болдог гэж байгаа шүү дээ тий. Тэгээд тийм болж байгаа учраас бид нар эргэн тойрны харанхуй, бүдэг, баадаг эсвэл алдаатай зүйлийг олж харах байлдаг. Тэгээд ирж байгаа учраас нөгөө хүнийг шууд л миний нөгөөнийг хүсэжсэн, хүлээжсэн одоо ханхүү тий залуу байна да. Магадгүй зарим хүмүүс өмнөх харилцаануудаас авч ирсэн ийм л хүн биш байгаасай. Одоо залхуул биш байгаасай гэдэг ч юм уу те. Эсвэл одоо ийм л юм хэрэгэлдэггүй байгаасай. Эсвэл санхүүгээл маш чанга би жоох үрлэг юм чинь маш чанга сайн барьдаг хүн байгаасай гэж бодвол нэг хоёрхан юм шалгуур тавьдаг. Нөгөө хүнийг харахад тийм юм шиг харагддаг. Ингээд яах вэ? Бусад бүх зүйлсийг нь өөрийнхөө хүслээр ингээд зурж байгаа хгүй нүү. Нүдэн гэлбад сохорцсон учраас энэ хүн бол ийм л байж дараа тийм. Одоо мөнгөн дээр ийм сайн чанга одоо сахилга уттай байгаа юм чинь бусад зүйл дээрээ ч гэсэн сахилга уттай л байж таарна. Төсөөллөөрөө бид нар хүлээлт тавьчих байгаа хгүй. Тэгэхээр энэ төсөөлөл маань нөгөө зөрөөд эхлэх үед бодит амьдрал дээр зөрөөд эхлэх үед яаж байгаа гэхэлэр нөгөө сая хэлж байгаачлаг Аленка гэлөө тийм. Зөрчил тийм Аленка маань бичсэн байна. Хэлсэнчлэн яг энэ хүлээлт гэдэг зүйл цаг хугацааны ирэхээр өөр байсан юм. Заримдаа бид нар нэг хүн таалагдахын тулд ч гэсэн би өөрөө тийм юм шиг аягалдаг шүү дээ. Тухайн хүний нөгөө хүсэж хүлээж байгаа хүн юм шиг дүр үзүүлдэг шүү. Би одоо урлаг туртай гэдэг ч юм уу те. Эсвэл би цаг маш сайн барьдаг гэдэг ч юм уу. Ингээд бид нар жижигхэн зүйлсүүдийг тэр хүнд нийцүүлж ингээд дүр эсгдэг. Тэгтэл цаг хугацааны ирэхээр би үнэхээр тийм хүн биш бол энд зөрүү өсөж байгаа байхгүй. Тэгэхээр тэр тодроод гарч ирдэг. Тэгэхээр тэр зөрүү яах вэ гэхээр нөгөө нэг нийгмээс авсан стресс би стрессээ зохицуулж чадахгүй байх юм бол тэр маш том асуудал мэт харагдаж эхэлж байгаа. Тэгэхээр ингээд зөрчлүүд бий болж байгаа. Энэ яадаг болоо одоо манай их чинь Солонгостоос яг сэтгэл судлалаар сурсан байгаа шүү дээ. Тэгээ бодохоор надад бодогдож байгаа зүйл Монгол хүмүүсийн бас нэг юм цуснд нь байдаг уу гэдэг юм байгаад нэг юм онцлог ялгаа тий монголчууд ч цөс ихтэй гэж ярьдаг тий. Тэгэл нэг лүг айгаа огцон мууралдаг тэрийг байх л ёстой гэж боддог ч юм уу. Энийний ялгааг бас харж ирсэн үү? Ер нь бол монголчууд цөс ихтэй гэж ярьж байгаа. Сэтгэл хөдлөл хөөрл өндөртэй хүмүүс гэж тий ер нь ойлгож байгаа. Тэр бол ялчгүй бас монголчуудын онцлог юм байна гэж бодож байна. Яг тэрнтэйгээ адилхан харилцаанд ч гэсэн
бүх юмыг сая зөвхөн төсөөлөх гэж байгаатай адилхан те өөрөө орхисон ч бай. Бусдыг шархлахгүй тулд гомдоосон ч бай. Эсвэл одоо өөрийгөө хамгаалахын тулд хил хязгаар тавьж байсан ч бай. Бүхий л талбар дээр яаж байгаа гэхээр маш мэдрэг сэтгэл хөдлөл өндөртэй хүмүүс учраас мэдрэг хүлээж авч байгаа байхгүй. Тэг мэдрэг хүлээж авч байгаа болохоор гадаа явж байгаа хүний асуудал хүртэл заримдаа яадаг гэхээр миний асуудал юм шиг тэгдэг шүү дээ. Тэгээ гараад явж байхад нэг хоёр машин хоорондоо мөргөлдсөн байвал энэ нэг хоёр юм чи ийм өргөн зам дээр те яам мөргөлдөж байгаа юм бол гэл те бусдын юм яг минийх юм шиг ингээ мэдрэгддэг. Тэрүүгээрээ бид нар яалчгүй Азийн орн дундаас жоохон баг зэрэг юм онцлог ялгаатай юм шиг харагддаг. Тэр тусмаа бидний соёл өөрөө Оростой их ингээд холимог нэг хэсэг те холимог явсан учраас ч тэр юм уу тэднээс авсан тэр соёлын юм нэг онцлогуд байх шиг байна. Тэгэхээр ялгаатай гэж харж байгаа. За энэ Далинка маань ялангуяа ээжүүд хүүхдүүдтэй түрүүний хэлжсэн тэр хандлагыг илүү их гаргадаг баха. Хосууд дараа нь ярилцаад одоо ойлголцчихдаг байх гэж байна. За тэгээ хүүхдийг болохоор тэгж ярихгүйгээр хайчдаг. Тэр дарамтаа үзүүлэл хайчдаг. За тэр хүүхэд өөрөө л одоо тэр гомдлоо эдгэх хэрэгтэй болдог миний бодлоор гэж байна. Тэгээ хүүхэд наснд бол их байсан баг. Одоо яад юм бол одоос магадгүй эцэг эхчүүд нэг юм анзаархаар сэтгэл зүйн боловсрал гэдэг зүйл ингээд их мэдээлэл түгээгдээд байгаа учраас их хичээдэг юм шиг санагддаг. За хүүхдтэйгээ ингэж харьцчаа дараа нэрээ би уучлаарай гэх хэрэгтэй даа гэдэг ч юм уу тий. Энэ дээр ингээд яг хүмүүстэй тулаад зөвлөгөө өгөөд гэр бүл хүүхэд хосуудтай зөвлөгөө өгч хахад ямар байдлууд илүү анзаарагдаж байна. Тийм. Хамгийн түрүүнд болохоор бид нар яг ийм нийгэм маань нэлээд ийм ялгаа үүсчихэд ах шиг байна л да. Сэтгэл зүйн мэдлэг, боловсрол, ойлголттой бүлэг бол яалчгүй бий болсон. Гэхдээ ойлголтгүй байгаа бүлэг байсаар байгаа гэдгийг бид нар ерөөсөө мартаж болохгүй. Харин ойлголттойгоо бүлгийнхэн маань анзаарах нэ сая хэлж байгаачлаа эргүүлээд нэрээ би одоо уучлалт гуйх хэрэгтэй доо. Хүүхдтэй нэг тайлбарлах хэрэгтэй доо тий. Эргүүлээд энэ бас би яагаад ийм одоо шаардлага чамд тавьж байгаа вэ гэдгийг ухуулан ойлгуулна гэдэг зарчмаар ингээд явж байгаа боловч тэр нь нөгөө хүүхдийнхээ өмнөөс бас шийдвэр гаргаад идэг эцэг эхчүүд их байдаг. Нөгөө талдаа хүүхд маань бол одоо зарим нэг зүйлийг бид нар заавал заалгаж ээж буюу шаардлага тавиулж ээж магадгүй тийм магадгүй одоо нөгөө хүүхд рүүгээ би орж ирээ чи яагаад ая тавгаа угаагаагүй нэг өнөөдөр тий чиний гэрээ цэвэрлэх ээлж байтал чи яагаад цэвэрлээг юм бэ гэж хэлчихэд гимшээд идэг ээж аавууд зориулж хэлж байгаа гэсэн үг байхгүй ялгаа байж тийм ялгаа байгаа. Тэгтэл гимшээд авах шаардлага байгаа юм уу гэвэл үгүй байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө хүн бэлтгэж байгаа гэдгээ бас мартаж болохгүй буюу шаардлагыг тавьж иж тухайн хүн нөгөө нэг нийгмийн онол гэдэг байгаа шиг нийгэмдэр гараад би хэний хил хязгаар хаа хүртэл одоо тий нэг нэгнтэйгээ харьцаж болох уу хаана би ямар үг хэлж болох уу хэлэхгүй байх уу гэдгийг сурна гэдгийг бид нар гэрийн ажил зааж байгаа шиг л эхнээс нь зааж байгаа процесс болохоос биш өдөр болгон бид нар загнаад байгаа бол үнэхээр энэ бол асуудал. Тийм учраас бид нар хэрвээ өдөр болгон загнаад байна гэж байгаа бол анзаараад уучлахгүй сурах хэрэгтэй, тайлбар тавьж сурах хэрэгтэй, хүүхдтэй тий сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлэн нөгөө нэг кино үзчихээд уйлахгүй байх юм бол улам яаж юм бэ гэхээр булчин чангарч байгаа байхгүй. Булчин чангарна гэдэг чинь миний тархин дотор нөгөө аюулын дахиа асаад байгаа учраас би дахиад амьд үлдэхийн төлөө маш юм одоо яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй болох. Ийм процесс явчихж байгаа. Тийм учраас бид нар хүүхдтэйгээ харьцахдаа байнга загнаад байгаа бол яах юм? Би яагаад байгаа лээ тий анзаарах хэрэгтэй. Харин сая хэлж байгаа шиг шаардлага тавьж байгаа. Тийм шаардлага тавьж байгаа бол энэ хүүхд хийх ёстой. Бид хоёр хоорондоо тохирсон зүйл бол үүнийг шаардлага тавьсныхаа төлөө гимшээд уучлалт гуйх гэсээ илүүтэйгээр ухуулан ойлгуулах, заан сургах гэдэг дээр бид нар анхаарах хэрэгтэй. Тийм шүү. За тэгвэл хэрэгцээ гэдэг рүү яваад очивол одоо нөгөө миний хэрэгцээ эсвэл нөхрийн хэрэгцээ хангахдахгүй байвал уурладаг шүү дээ. Тэгээ тэрийг ингээ уурлахтаа магадгүй яг сурсан, суралцсан, мэдсэн зүйлээрээ л илэрхийлдэг тий. Жишээлх юм бол одоо нэг кейс ярих юм бол нөхөр ажилласаа орой ядраад ирлээ. Эхнэр гэртээ хүүхдээ хараа сууж исэн. Бас ингээ өдөржингөө нөгөө ээжүүдийг зүгээр сууж байгаа гэдэг бол өдөржингөө л юм хийж идэг шүү гэж тий. Тэгэнгүүт орой хүүхдээ хараад байжгаад хоёлоо ядарсан. Хоёлаа хоёр талаас уулзлаа. За ингээд хоолундаа эзний дараа ингээд ихнэр нь тий магадгүй нөхөр минь аяг угаачаасаа гэж бодож итэл нөхөр угаахгүй. Тэгэнгүүт ингээд энэний цааталт одоо юу гэдгийг тий ихнэр намайг халамжилчаасаа би ч гэсэн ядарч байгаа шүү гэдэг хэрэгцээ нуугдаад одоо нөхрийн цааталт болохоор би ядраад ирсэн хоолоо идчихэд бас амармаар байдаг.
эхнэр маань хичэндэ гэдэг ч юм уу ингээд нэг юм хоёр биенээрээ халамжлуулах эсвэл хоёр биендээ сэтгэл тавих нэг хэрэгцээнээс болоод яг маргаа эхлээд тэгээ би биендээ тэр муухайгаар харьцаад хандаад одоо гомцсон хүн чинь л нөгөө муухай гэлдэг муухай харьцдаг өгөөддөг яжалдаг ч гэдэг юм уу тий ямар нэг байдлаар тэр харилцааг эвгүй болгодог штеп. Тийм учраас уул нь бид нар чинь нөгөө нэг амьтнаас ялгаатай ганцхан харилцах хэрэгсэлтэй гэдэг ааш тий. Энэ ам үг хэл гэдэг байгаа тий. Ярилцаж ойлгохдаг гэдэг. Тэргээр ярихдаа яах вэ гэхлээр бид нар нэг юм арга байгаа байхгүй юу? Бүх гэрт явагдаж байгаа ажлуудыг бүгдийг нь чигсаа. Энийг би Монголд бас маш олон хүмүүс заасан. Зарим хүмүүст үнэхээр үр дүнгээ өгсөн. Зарим нь болохоор жигсааж бичгээс авахулаа залхуулдаг. Жигсаа нэгэсэндээ 7 хоногт манайх 2 удаа хог хаямаар ах юм бол 2 удаа хог хаяхыг тий нэг хог хаях 2 хог хаях гэж тус нь ажил болгож жигсааж бичнэ гэсэн. Хүүхд авах, цэцэрлэгээс авах, сургуулаас авах, хүргэж өгөх, нэгдхийн өглөө цай бэлдэх, хоёр дахь өглөө цай бэлдэх, нэгдхийн орой хоол хийх гэх бүх ажлаа яах нь нэг үрчлэн жигсаа. Жигсаагаад хоёлаа үүрэг ройлийнхоо хувьд магадгүй ихнэр одоо хүүхдэд хараад байж байгаа гэвэл 60% ч юм уу те 65% ч юм уу за даая нөхөр 35-40% даах чадамжтай боломжтой гэвэл сонгоно хин ажил хийж байгаа учраас яг нөхөр сонгож болж байгаа байхгүй. Жишээлх юм бол 100 ажил байлаа гэж бодоход за би энэ дэлгүүрээс хүнс авдгаа би үгүйсээ хэд юм чи хийчихье. Тий. За нэг хог хасахыг хийчихье. За 7 хоногт нэг удаа тоос харчхыг хийчихье. Юу гэдгийг цэцэг хуслахыг хийчихье. Тэгэд ингээд өөрийн хийж болох тэр ажлуудыг хуваарлаж авбал гэр бүлийн маргаан салалтад энэ ах хүн ажлын хуваарлалт үүрэг ройлоос болж салт маш их байсан гэдэг аахгүй. Америкт тэгээд тэр тусмаа энэ асуудлыг бүр гэр бүлийн өмгөөлөгч хүн гэдэг тодорхойлоод тэгээд хараад гэр бүлд энэ тоглоомын аргыг санал болгосон. Буюу тэр 100 ажлыг 60 40 бол 60 40 70 бол 70 30 тэг ингээд хувааж аваад тэг хинээрч шаардлагагүйгээр хийн. За би 3 дахь өдрийн орой л яг хогоо асгана. Тэгвэл яг 3 дахь өдрийн орой болохоор манай нөхөр хогоо асгачих юм чинь дээ. Окей. Тэ хинээрч шахуулж шаардлагагүйгээр хийх юм бол нөгөө хүнийг энэ 7 хоногийн одоо үүрэг ройлоо сайн байсан гэдэг ингээ хоёлоо чеклээ. Явж байгаад хамгийн сүүлд сарын дараа ч юм уу те сар болсны дараа хин хамгийн сайн одоо шахуулж шаардлагагүйгээр нэг ч ажлаа одоо алдалтгүйгээр те яг хийсэн гүйцэтгсэн бэ гэдгээс шалтгаалаад хоёр биендээ одоо шагналын сан амлаж болно. Эсвэл массаж хийж өгөх байж болно те. Эсвэл хамт тийм яг үнэ. Эсвэл нөгөө хүн ууланд гарах дуртай бол хамт ууланд гарч өгч болно. Миний хобби биш ч гэсэн те. Тэр ялсан хүнд заавал шагнал байх хэрэгтэй. Тэгэхээр тэр шагналаа тодорхойлоод ингээд сар, 2 сар, 3 сар ямар ч байсан энэ бидний дадал болтол те. Хинч нэгнээсээ нөгөө нэг үл мэдхээр ингээд хүлээлт үүсгээд байгаа байхгүй те. Сая ярьсан кейс дээр тэгчих болоо да гэж бодоод байгаад байгаа байхгүй. Тэглбүүгээр яг хийх ийм одоо зүйлийг санал болгосон. Нэгдүгürt, хоёрдугаар түрүүн хэлсэнчлэн яах нь бид нэр ярих хэрэгтэй. Би өнөөдөр үнэхээр ядарсан байгаа болохоор те айгуугаа марг байдаг яах вэ? За тэгвэл хоёлаа угаахгүй. Хиш шүү тий. Хоёлаа угаахгүй те. Маргааш хин арай илүү ирч хүчтэй байна. Тэр нь угаая. Маргааш ихнэр чадах юм бол окей угаана хүссэн үсээг угаана гэртээ байгаа юм чинь те. Нөхөр яах вэ? Чадвал өглөө босоод ажилдаа явахаас өмнө угаая тасалж байгаа юм тий. Өнөөдөр үнэхээр хоёлаа чадахгүй бол яад хоёлаа хийхгүй гэж болохгүй гэж. Тий. Гэдэг сонголтуудыг хамт ингээ ярилцдаг баймаар байгаа. Ярилцах гэхээр хүмүүс ингээд нэг юм сериосны сууж агаад за одоо би тэр ярилцах цаг шүү, ярилцах өдөр шүү гэж байгаа. Ярилцах гэж хосууд их ойлгох гэдэг тий. Энэ дээр тэгвэл гой зөвлөгөөгөө өгөөч. Тэг хүмүүс тэгээд нөгөө тэгэнгүүт ирчүүд цухтаагаад байна шүү дээ. Ярилцъя гэл ихнэр аягүй сериосны тий. Тэгэл ерөөсөө байх хэвээр тэгжиж хоёлаа ойлголцсон гингүүт нэг талдаа одоо ярилцъя гэж байгаа нь илүү давмгай гэдэг юм дайрсан тий өнгөйстэй нөгөө өтөх маань болохоор жоохон дургу байгаа учраас ярилцах нь өөрт нь тийм хэцүү байгаа учраас зүгтсэн болж л өгвөл ярихгүй байх санаатай ч юм уу тий. Тэгээ яг би бол баг зэргийн ингээд нөгөө нэг одоо ийм чөлөөтэй ярилцсан гэхээс илүүтэйгээр нухацтайгаар яг юм ярилцдаг өдрүүдтэй болоос юм уриалдаг хүн байна. Гэр бүлтэйгээр цаг гаргаад хоёулаа сухна шээ. За зоригтойгоор ядаж сардаа нэг удаа. Тэгээ бүр үнэхээр одоо ингэ завгүй хоёулаа л ажил хийгээл те хоёулаа л энергээ бүтэн өдөржингөө шавхаал ирдэг бол бид юу ярмаар байгаа. Энэ хүнтэй бүр юу ярьж илэрхийлэхгүй болохгүй байгаа гэдгээ тэмдэглэж болно. Тэмдэглээд сарын турш тэмдэглэсэн зүйлээ
За энэ сард ингээ анзаарсан чи би ийм байлаа. Тэ. Миний хувьд бол үнэхээр ингээд орой ирээд би ядраад ирэхэд чи ингээд өдөржин нөгөө хураацсан хоримтлуулсан 15,000 үг 20,000 үгээ ярих гингүүд надаас ингээд тэг ядраад байсан шүү тэ. Гэхдээ би ядарч байгаа болохоор чамайг сонсоход ийм хэцүү байгаад байгаа болохоос биш чамд хайргүй болохоор биш шүү гэдгийг хэлнэ гэдэг ч юм уу те жишээлбэл эхнэрийн хувьд бол би чамайг ингээ ядарч байгааг чи ойлгож байгаа те тэгтэл би чам сонсогдмоор байгаа шүү гэдгээ хэлнэ гэдэг ч юм ийм одоо байдлаар бид нар яг ийм зоригтой ярилцлагуудыг гэр бүл төр тусмаа хийж ивэл зүгээр юм шиг байна. Яг тэгэхээр зүгээр сая хэлсэнчлээ ингээд 7 жил сэтгэл зүйн салбарт ингээд ажиллаад багшлаад бас ингээд хүмүүстэй уулзаад харж байна. Хүмүүс монголчууд үнэнхээр ярилцдаг ард түмэн юм гэж бодож байгаа. Тийм болохоор ийм цагийг гаргаад зориулт гаргаад яг юу ярих юм гэдгээ бэлдвэл зүгээр. Бүр бодвол зүгээр. Энийг бодохыг нөгөө нэг өөртөө цаг гаргах гэдэг чинь энэ биш юм уу гэж хэлмээр байгаа байхгүй. Яа тэгэхээр Солонгост ингээд Communication Skill Institute гэдэг байгаа. Тэр болохоор ингэж хүмүүсийг би өмнө нэг бас подкастад ярьжсэн. Хүмүүст 100% энерги, 80% энерги, 50% энерги, 30% энерги зарцуулах харилцаа гэж байдаг юм аа гэж байгаа. 80% хин юм бэ гэвэл яг миний одоо зохиоцсон байгаа миний гэр бүл буюу би хамгийн ор юм. Тийм. Нөхөртэй бол нөхөртэй, хүүхэдтэй бол хүүхэдтэй. Яг энэ л гэр бүл. Одоо гурван амьд өгүүлээ, тий. За магадгүй 5 6 окей. За тэнгууд 50% гэдэг нь хин юм бэ гэхээр миний төрлөх гэр бүл буюу миний эцэг эх, миний би ах эгч дүүстэй бол тэдэнтэй мөн хатам байгаа тий хатам талынхан. За энэ хүмүүст би 50% энерги зарцуулж байна. Мөн 30% энерги гэж байна. Тэр 30% нь юу юм бэ гэвэл ажлын хамт бол. Тэгтэл хамгийн их цагийг бид нар ажлын хамт болгоно. Тэгтэл нөгөө тэнцэнээс бид нар маш их юм энерги солилцол тэгээ зогсохгүйгээр одоо нөгөө нэгнийхээ амьдралд өрнөж байгаа адлын явдлыг тий. За тэгээд бүгдийг тэр адлын явдлуудыг бид нар ингээл өдөр болгон сонсоод тэрэнд нь заримдаа хамт зовж өгөөл, заримдаа хамт баярлж өгөөл тий. Ингээ явж идэг. Тэнгүү тэр хэмжээгээрээ юу хийж байгаа юм бэ гэхээр энергийг тэнд маш их зарцуулаад байгаа гэсэн. Тэгээ тэр хэмжээгээрээ тэр хүмүүсийн нөлөөллийг бас яагаад байгаа гэхээр аваад байгаа юм. Гэтэл яг үнэндээ судлаад яг Солонгос манайхтай төс дэвтэр гэж харах юм бол бид нар ажлынхны тэр сэтгэл хөдлөлийн тэр одоо үйлдэлүүдийг динамикийг бид нар маш бага хэмжээнд хүлээж авахад өөртөө хил хязгаар тавих хэрэгтэй. Нөгөө гэр бүлийнхэн гэдэг миний хайртай ах トゥ маань ямар ч асуудал тохиолдсон байсан те тэдэнд ямар ч тусламж хэрэгтэй байсан би тэднээс ямар ч дэмжлэг авмаар байсан сонсож байгаа ч гэсэн заримд нь нөвөл байх хэрэгтэй болж байгаа байхгүй заримд нь тийм л байх хэрэгтэй болж байгаа заримдаа тэр хүмүүсээс тусламж хүснэ гэхдээ зарим зүйлсийг хүсэхгүй байхад бид нэр суралцах хэрэгтэй болж байгаа байхгүй 50 гэдэг чинь өөрийн гэр бүлийн хүмүүс хүртэл буюу нөгөө нөхөр хүүхдүүдтэй 100% анхаарлаа тавиал те миний хүүхдтэй нэрээ яагаад математикийн сайн сурч чадахгүй байна гэж хэлж болохгүй байна шүү дээ. Хандуулна, чиглүүлнэ, заан, сургана, халамжлан, хангана. Гэхдээ миний бүх зүйл, миний сэтгэл хөдлөл, миний энерги бүгд байж болохгүй. Харин миний энерги бүх зүйл 100% байх нь би байхгүй. Гэхдээ би гэдэг нь нөгөө нэг гойж гоодаал те эсвэл одоо нөгөө ойлгох гэдэг шүү дээ. Сэтгэлээ чангаж суугаал гэхээс илүүтэйгээр би өнөөдөр энэ студиуд сууж байгаа бол би энд л байх хэрэгтэй байхгүй да. Би энд л байгаад эмчээ би юу хийж байгаа тэрийг л хийнэ. Би гараад алхах юм уу, автобус цуух юм уу би тэнцэл байх хэрэгтэй. Тэрнээс биш их хөвчлэн хүмүүс яаж байгаа юм бэ гэхээр энэ цаг дээр байж чадахгүй. Тэ ажил хийж байгаа бол ажлын цаг дээр л байх хэрэгтэй гэдгийг бид нар мартаад байгаа байхгүй. Тийм учраас гэр бүлийн тэр харилцаа гэдэг зүйл дээр бид нар ийм жоохон ийм одоо хувь шиг те хувилн гэхлээр зарим хүмүүс ойлгохгүй юм байна. Хувь өгж байгаа мэт зарим одоо нөхцлүүдийг тэр хөдөлгөөнүүдийг бид нар мэдэрч хүлээж авахгүй хаалтуудыг тавих хэрэгтэй болчих юм. Хязгааруудыг тавих хэрэгтэй. За үнэхээр гоё тодорхой байна. Одоо ингээ ховлол бид нар ингээд өөрсдийнхээ харилцааг ямар байх уу яах вэ миний эрч хүч хэрхэн яаж үлдэх үү гэдэг ингээд харагдаж штэ. За энээр манай Алинкева баясагчин кейс бол залуу асуудууд маань том асуудал юм байна лээ гэж саяын кейс. За тэгээд дээхэн үеийн ээж аваад бол хэцүү. Дураараа муухай үг хэлчихэд эргээд одоо хайр халамж нэгтэг, шаарддаг, гомдолдог. Ингээд л дүр эсгэж одоо хайрлах, халамжлах болдог. Гэтэл хайр халамж хүчээр
гарах зүйл биш гэдгийг болохоор ойлгох хэрэгтэй санагддаг гэсэн байна. Яг үнэ. За дэх үе хийж аваадыг ярьсан тий. За дураараа мохоо гэлэл гомдоочдаг гэрнэ. Эргээ жоохон хөшрөөд ирэнгүүтээ надад одоо хайрч хэрэгтэй, халамжч хэрэгтэй байна, ийм байна, тийм байна гэж байна тий. Яг үнэ. Тэгэхээр мэдээж хэцүү байдаг. Тэг хэцүү байх бах. Тэгвэл одоо тий энэ одоо гомдлоод муухай хэлээд одоо өчигдөрхөн би нэг сэтгэл зүйн контент үзчихсэн чинь тэрэн дээр харин нэг эмэгтэй яг ярьжсэн ээж маань тэр охин нөгөө гараа ингээд тайруулаад асуулт ороод тэгсэн чинь үеэлүүдтэйгээ хамт ингээд сурах болоод оюутан болоо хотод орж ирсэн чинь үеэлүүд нь ингээд нэг юм эвгүй байдлаар тий нөгөөдхий чинь нэг юм сонирн байдлаар ч юм уу өрөвцөн байдлаар тий иш яанда гэсэн байдлаар харсан харцын ээж нь мэдэрчээд явахтаа охиндоо хэлсэн үг нь ингэж амьдарч яхаар хүчээч гэдэг үг. Тэгээд тэр охин бол ерөөсөө тэр ээжийн тэндээс маш их шархлаад ээж охины харилцаа ингээ эвлэж чадахгүй байгаа кейс л явж исэн л да. Тэгэхээр яг муухай одоо аашлахта хамгийн хайртай хүмүүс рүүгээ одоо ууртай хандахтаа ч юм уу хамгийн муухайгаар хандахтаа хилдэг нэрээ өгсүүд тий ханддаг хандлагууд гэдэг зүйл маш их байгаад байна шүү дээ. Тэгвэл энийг практик дээр яаж болох юм? Одоо хуучны ээжүүдийг хуучны ээж нүлдээгээд тий одоо яг охин нь хүүн байгаа бол тэнд өөрөө өөрийнхөө сэтгэл санааг засаад мэдлэг мэдээлэл аваа зөвлөгөө аваа явах нь л тий. Тэгвэл яг одоо практикаар одоо яг хайртай хүндээ үнэхээр муухай ажиллах гэдэг байгаа бол тий. Үнэхээр хэцүү зан гарах гэдэг бол магадгүй аман дээр маань хэцүү үг гарч ирээд байгаа бол би яах вэ? Тэр зөвлөгөөнүүдийг. Тийм. Тэгэхээр энэ бол бүр үнэнхээр тийм одоо нэг удаагийн практик юм зүйл яриад ч юм уу засвардгүй юм байна л да. Би өөрийнхөө одоо өөрийнхөө амьдрал дээр ч гэсэн яг туулж байгаа байхгүй. Тэгэхээр өмнөх гомдлууд байгаа. Жишээлх юм бол сая тийм хөнөмтлөгдсөн баа. Сая жишээлх юм бол ээж охиндоо тэгж хэлсэн ба штэ. Гэхдээ тэр ээж охиндоо хандаж хэлсэн үг гэвэл үгүй юм шиг сонсогдож байгаа байхгүй. Яг тийм. Өөртөө хандаж хэлсэн. Магадгүй тэр охиныг тийм болгоцсондоо асар их харамсдаг учраас тэр нь өөрийгөө зүхдэг учраас гэмшдэг учраас тэр үг нь яг үнэндээ өөртөө хэлж байгаа гэхдээ гадагшаага гарцсан үг байгаа байхгүй. Тэгэхээр яг тэрнтэй адилхан хүмүүс заримдаа би энэ эсрэг талын хүнд хэлж гин шаардлага тавиад байна, шүүмжлээд байна гэж бодож байгаа боловч яг үнэндээ өөртөө хандж идэг. Өөрийнхөө болохгүй байгааг харж идэг тийм. Магадгүй тийм хүмүүс ч гэсэн байдаг. Тал хувьд нь байхгүй ш. За тэгвэл энийг шууд бид нар өнөөдөр нэг яриад тий. Яг юм шүү. Тий. Энийг хийчээрээ тэгвэл одоо та ингэж өөрчлөгдөх гээд байна гэсэн ямар ч тийм практик зөвлөмж одоохондоо байхгүй. Харин бид нар юу санал болгож байгаа юм бэ гэх юм бол та өөрийгөө нөгөө сая одоо дээрээ өөр дээрээ бай гэдгсэн шүү дээ тийм. Тэр өөр дээрээ байхыг бид нар дасгал болгомоор байгаа байхгүй, дадал болгомоор байгаа. Хамгийн түрүүнд сүүлийн үед ингэж хэрэгжүүлж байгаа зүйл юу гэх юм бол амьсгал авах гэдэг дээр л дасгал болгож байна. Яг одоо ярьж байхдаа хүртэл би амаараа баг амьсгалангаа амаараа ярьж байгаа байхгүй тий. Тэгтэл энэ нь миний дасал болсон зүйл байна. Тэгэхээр энээс болоод маш их хэмжээгээр миний мэдэгдэхгүй байгаа доторх бүх болчингууд чангарал явагдаж байгаа. Тэгэд эргүүлээд яаж аваа гэвэл гараад би ядарсан юм шиг мэдрэмж аваа. Энэ бол зүгээр жишээ ба штэ. Тэгэхээр яг тэрэн шиг бид нар өдөр тутамдаа би яг амьсгалаад байгаа мүү мүү гэдгийг анзаарахаас эхэлнэ. Анзаарна. Яг тэрнтэй адилхан миний сэтгэл хөдлөл юун дээр нөгөө ноён нуруу хугараад байна гэх шиг тий. Хугараад байна. Би ямар хүнээс ажлын талбар дээр ч гэсэн ямар хүнээс ямар хуу хандлага үг сонсох үед миний нөгөө нийт төрлөө хандж байгаа юм шиг над руу хандж байгаа юм шиг мэдрэмж аваад байна гэдгээ маш сайн анзаараад тодорхойлох хэрэгтэй. Тодорхойлсны дараа юу болдог вэ гэвэл тэгвэл ингэж болох юм шүү гэдэг гарц биднэрт хүн болгонд өөр харагдана. Тэгэхээр тэрийг харагдахын тулд эхлээд ажиглах хэрэгтэй. Тэгээ харах хэрэгтэй. Харсан бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрснийхаа дараа өөртөө ажиллах хэрэгтэй. Тэрийг л 100% өөр дээрээ анхаарнаа, ажилланаа гэдэг. Номер 1-т би өөр дээр анхаарах нь байна. Эргээд одоо өөрийгөө тодорхойлоод өөрийгөө магадгүй тэ мэдчих юм бол эргээд бусдад яаж хандах маань ч гэсэн адилхан байх нь. За дахиад цаашаага залуу асууд гэрийн ажил, гадаах ажил дээр харах өнцгөөсөө болоод таардгүй юм байна лээ. Би энийг одоо хийж яхад энэ зүгээр одоо байгаад байна гэдэл одоо асуудал үүсгээд байх шиг байдаг. Харах өнцгөө яаж өөрчлөх хэрэгтэй вэ? Бас хинэн эхлэх хэрэгтэй вэ гэнэ. Ажил дээр ингэ зөрөлдөө тий гэр гадаах ажил юм тийм гээл одоо маш их зөрөлдөө үүсдэг шүү дээ. Тийм учраас нөгөө энийг бол хин эхлэх гэхээс илүүтэйгээр яг л хоёлаа л хамтдаа сууж байгаа тий. Хоёлаа ярих хэрэгтэй. Буюу үнцнийг хамт нэг ижлэхэн үнцэнтэй болгож болохоор байхгүй юу? Гадна ажиллаад мөнгө олж аваад
бидний хувьд ямар үн цэнтэй юм бэ? Хоёлаа зүгээр л сая нөгөө хувь гэдэг шиг те ягаад хувилж болохгүй юм чи. Тэгээд тэр үн цэнтэй ажлыг хийгээд хөдөлмөрлөд ирж байгаа хүндээ нөгөө хөнгөлөлт гэж байгаа шиг ажлаас 30%-ийг өгье. Гэрээ ажлаас тийм гэрээ ажлаас доторх ажлаас 30%-ийг эсвэл зарим шийдвэр гаргалтуудаас 30% өгье. Зарим жижиг сажиг шийдвэр гаргалтууд болоод ажлуудыг энд байгаа хүн буюу дотор байгаа хүн гүйцэтгэе. Тийм гүйцэтгэе, шийдий, хэрэгжүүлээ гэдэг шиг те. Тэгвэл гэрт байгаа хүн гэрт байгаа учраас 70%-ийг хийж байгаа биш гэдгийг бас яг хоёулаа адилхан үн цэн өгөө тавь. Тэгвэл гэрт байгаад гэрт хүүхдээ өсгөж байгаа хүний ажлыг хүүхдээ өсгөх гэдэг ажлыг хэдэн хувиар хоёр хамтдаа үнэлсэн. Магадгүй 85% бас хуваахна. Тийм үнэлсэн. Тэгвэл үнэлсэн юм чинь энэ өдөржингөө тэгээд ажилласан юм бол орой ирэхэд эцэг нь ямар өөрөөлөлтэй байх юм. Юуг яг хийх юм те? 7 хоногт 3 удаа эсвэл 4 удаа яг ингээд шүн хүүхд уйлаад сэрэх үед дөнгөж залуу асууд те. Уйлаад сэрэх үед ээжийг нь сэрэхгүйгээр зүгээр мөөмийг нь хөхүүлээд буцаагаад хүүхдэд бөгөөлөд унтуулдаг ажлыг аав нь хий. Энэ аавын орой л. Гэхдээ бүх өдөр тэгнэ гэх юм бол аав ч гэсэн ядарч шүү дээ тий. Тэгэх юм бол аав ядарчих юм бол гадах ажил маань байхгүй болчих واخгүй. Гадах ажил дээр аав бүрн авт болчихно. Тийм учраас бид нар яг ийм хувь өгж яагаад ингэж жоохон бодож болохгүй байгаа юм бэ? Яг тэрийг ингэж ярилцах хэрэгтэй, тодорхойлох хэрэгтэй байгаа байхгүй. Тийм байна. Одоо ингэчүүд л ерөөсөө бас нөгөө дахиад ярилц тодорхойл ойлголц гэдэг. Тэнгүүд залуу асууд залуу хос дээр энэ дээр ярьсан байгаа учраас залуу асууд гэрийн ажил, гадаах ажил гэлдэг ингэнгүүт нөгөө хоёр талаас хоёр өөр гэр бүлээс ирсэн учраас нөгөө дахиад нөгөө гэр бүлийн зүйл байх гэдэг бол хоёр гэр бүлийн ингээл уламжлал те сурсан мэдсэн зүйл байх гэдэг бол тэнд шинэ гэр бүлийн соёлыг бүтээхийн тулд хамтдаа ярилцаад хамтдаа тэрийг шийдээд гаргаарай. Заавал нөхрийн зөв те заавал эхнэрийн зөв заавал энүүгээр явна гэсэн үг бол биш байна. Тэнд шинэ соёл бий болж байна те. За дараагийнх нь за би бас уурандаа ээжтэй хэлсэн үгэндээ отооч харамсдаг. Ингэх байсан бол яах гэж намайг төрүүлсэн гэдэг үг хэлж байсан. Өөрөө ээж болсон хойноо л ойлгож байгаа. Гэтэл тэр үед л уурандаа хэлсэн үг гээ тий. За хүүхдүүд ээж аавын хооронд маргаан боллоо. Энэ үг өсвөр наснд бол их гарах магадлалтай. Тийм. Тэгээд энэ бол нөгөө өсвөр наснд байгаа хүүхдийн зүгээс хэлж байна гэж бодох юм бол угаасаа өсвөр насн дээр ямар ч тодорхойгүй тий би хүн болоогүй дааврын маш цаашаа байгаагүй яг үнэ. Тийм учраас тэднээс юу ч гарч болно тий. Тэгэхээр хэрвээ магадгүй өсвөр насны хүүхдээсээ тийм үг сонссон эцэг эх байгаа бол зүрхээ зөөллөд хүүхдээ уучлаад хүлээгээрээ сая яг кейс дээр бичсэн шиг ээж болохоор ч юм аа болохоор ойлгодог шүү. Харин бид нар магадгүй нас биеинд хүрснийхаа дараа яг аав ээжтэй тийм үг хэлж ийна гэж байгаа бол маш их гомдол байсан байна гэдгийг аав ээж нь ойлгож аваасай. Ойлгоод өгөөсэй. Ягаад гэвэл бид нар нас биеинд хүрсэн ажил амьдралаа зохиоцсон тий аль хэзээ магадгүй өөртөө аав ээж болсон тийм ийм болцсон мөртлөөсөө аав ээжтэй тийм үг хэлж байна гэвэл бага наснд мэдэрсэн маш их гэмтэл те бид нар харилцаан дотор гэмтлүүд л бий болж байгаа хгүй шарахууд тэр шарахыг шарах яасан мах нь хөндөгдсөн нөгөө хуримтлагдсан байжгаад нэг өдөр яг л одоо ингээд задарч байгаа хгүй те за чадаагүй л яваад исэн байх те магадгүй тэгээ задарсан тийм задарсан тэгэхээр тэгвэл бид нар миний зүгээс харахад би бол ээж аав нь ямар ч буруу юм хийгээгүй. Би чадлаараа л өсгсөн. Өөрийгөө зөвтгмөр байгаа. Гэхдээ нэг удаа ойлголоо тий. Миний буруу байжээ. Тий. Яаж бидрэгдсэнийг бид нар мэдэхгүй байхгүй. Тэр бидний нас биеинд хүрсэн байгаа ч гэсэн бидний хүүхдүүд тухайн цаг үедээ яаж хүлээж авч яаж мэдэрсэн тэр нь тухайн хүнд ямар амар шарах тий. Тийм мэдэхгүй. Тийм учраас зүгээр л нэг удаа ойлголоо тий. Би яаснаа мэдэхгүй байна. Гэхдээ уучлаарай гэд хэлчихэж байгаа. Тэгэх юм бол энэ харьцангуй юм амархан болж байна. Тэгээ мэдээж нэг удаа хэллээ, нэг удаа нээлээ гэд энэ шууд идгэрч асуудал биш. Яг л би ингэ зүгээр зүүрлж байгаа шүү. Батхтай адилхан. Шахал зүгээр болчихдгүй шүү. Шахал зүгээр болохгүй тий. Тэгээ дахиад ингэж гарч ирдэг тий. Тэгэл хаана нарийн өчрнөө тий байдаг яг үнэ. Тэрнтэй адилхан энэ яг эцэг их үр хүүхдийн асуудал бол тийм учраас бид нар дахиад жоохон төвчээр гаргаад хайрлах хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр нөгөө түрүүн төвчээр гаргахын тулд яа нэлээ энерги хадгална. Энерги хадгалахын тулд яах юм? Гаднах болж байгаа нөгөө хүний ямиг хүртэл өөр дээрээ наахаа болно. Тийм. Хитрхи олон ямиг анзаарч хүлээж авах байлээ.
За төгсгөлийн баг энэ үг л өнөөдрийн бүр маш гоё одоо дүгнэлттэй те Даленки Эва маань ёстой чухал сэдв байна. Залуухан байхад сонсон бол гэсэн байна. Тэгээ хамтдаа байгаад олон асуултыг асуусанд маш их баярлалаа. Тэгээ бидэнтэй хамт байсан сонсогч та бас энэ нэвтрүүлгийг тийм ээ за зав заагаараа сонссон бол нөхөө сонсох боломжтой. Гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудсан дээр сарын тур шатгалагдана. Мэдээж YouTube сувг, SoundCloud сувг руу бас давталтууд маань орчдөг байгаа шүү. Тэгээд өнөөдөр бид яагаад бид ер нь хайртай хүнтэйгээ хамгийн муухай хамгийн ширүүн харьцдаг юм бэ гэдэг маш энгийн өнөөдрийн өдөр тутмын амьдрал маань байдаг. Тэгэд харилцчаад яана би ингэчлээ гэдэг дотроо гом одоо юу гэдгийг шаналаад явах биш те. Өнөөдрөөс л яг өөрөө өөртөө анхаарах энэ хэрэгцээтэй сэдвийг хуваалцсан ухамсартай сэтгэл зүйн төвийн үүсгэн байгуулагч сэтгэл судлалын докторант инхчэндээ маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэнд маш их өндрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа гэж Аленкигийнхаа үгээр өндөрлөж байна. Эфир зэтгүүлч сэтгэл судлаач Баясаа, гэр бүл судлаач хөтлөгч инх залгун ажиллаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй баяртай. Ирээд буцах богинохон цаг хугацаанд хамгийн түрүүнд өөртөө таалагдж амьдар. Тэгж ажил өөрийгөө ч бусдыг ч хайрлаж чадна. Сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг нэвтрүүлэг танд хүрлээ. Секунд. Хүний амьдралд өөрчлөлт авчрах богинохон хугацаа. Зөвхөн 1 минут хагасны